За манай бүрнээ ер нь энэ мэргэжлийг анх яаж сонгосон? Мөн одоо ямар ажил эрхэлж байгаа энэ талаар ярьж өгч. Одоо бол яг мэргэжлэрээ ажиллаж байгаа. Тэгээд анх энэ мэргэжлийг сонгох болсон нас айгуу сонио. Яг 10 жилээ төгсдөг жилээ л гинтхэн уран баримлж болохоор шийдсэн. Багнаас хаана өнгөрсөн бэ? Багнаас жоохон байхад бол Ховд аймагт. Дараа нь Улаанбаатарт. За та мэргэжлэрээ ер нь сүүлийн 2 жил ямар уран бүтээл тойрвсон талаараа сонирхуулаач. Ер нь яг мэргэжлэрээ дандаа баримл түлхүү хийж гэн сүүлийн үед. Тэгээд нийтдээ одоо нэг 6-7 үзэсгэлэн би тас үзэсгэлэн гаргасан байна. Олон улсын хамтарсан үзэсгэлэн болон дотоодын үзэсгэлэнгүүдтэй тогтмол оролцоо явуулж байгаа. Тэгэхээр та түрүүн ярьжсэн сая бас 7 сард 8 сард Шанхай явсан гэсэн тийм ээ. Тийм. Тэр талаар ярьж өгч. Сая чин 6 сарын 27-нд яваад хавнд ирсэн. Тэгээ Шанхайд одоо Hi-Fi гээд нэлээд том топ 10 дотор ордог нэлээд томоохон уран зургийн галерей дээр Монголын урчуудын эвлэл болон хятадын талаас хамтарсан үзэсгэлэн гаргаад тэгээд Монголын нэг өдөр гэдэг нэртэй үзэсгэлэн гаргаад ирсэн байна. За өнөөдөр хэдүүлээ бүрний бүсгүйн ертөнцөөр аялж байгаа учраас хоёулаа бүр дээр үеэс эхлэе л та. Дээр үе гэдэг нь болохоор дүрслэх урлагт сурж исэн оюутан насын сонирхмоор юм. Оюутан багт яг хаа тэгэл манай анги чинь анх 1-р курстэй 10 оюутан орж исэн. Тэгээд төгсөхдөө яг манай ангиас 6 оюутан төгсөөд дээд 5-р курстэйгээ 4 оюутан нийлээд 10 оюутан төгсөжсэн. Тэгээд манай яг мэргэжилтэн бас айгүй онцлогтой. Зарим жил эрсэлт аван, зарим жил эрсэлт авахгүй. Тэгээд нөгөө эрсэж байгаа оюутнуудынх нь тоон маш зүүн байдаг тийм онцлогтой. Одоо тэр хэдтэйгээ ер нь холбоотойгоо хамтарч ажилтгүү та? Холбоотой бид нар ч байнга холбоотой байдаг шүү дээ. Тэгэл гадна татна үзэсгэлэн юмнууд дээр байнга таарна. Тэгээд дээрэс нь одоо манай удирдах зөвлөлийн бас нэг гишүүн нь 13 хүний нэг нь бас манай ангийн залуу байдаг. Тэгээд ер нь л урлагийн хүмүүс болохоор нэг тоон дотор байгаа болохоор ер нь байнга холбоотой уулзалтна. Тэгээд манай нөхрийн анги, манай анги хоёр ч нийлээ сая бараг 3-4 жил нэг урланд цуг байсан. Тэр нь тэгээд нөгөө том хөшөө монументал ажлууд хийх чинь багийн ажил учраас би нэг мэддэг хүмүүс ингээд цогтой баг болоод явал илүү бие биендээ амардаг. Түшигтэй тийм ээ. За манай бүрний гэр бүлийнхаа талаар ярьж өгөөч. Нэг салбарын юм шиг байна тийм. Тийм шүү дээ. Манай нөхөрч бас уран баримлж мэргэжилтэй. Одоо сургуулиас төрсэн асууд юм. Одоо нэг ангиас уран баримлын ангиас төрсэн. Одоо манай ангиас төрсэн ганц хосон бид хоёр юм уу? Та хоёрын яг уран бүтээлийн ялгаа нь юу вэ? Манай нөхөр болохоор илүү нэг түлхүү уламжлалт Монголын уламжлалт дүрслэх урлаг тал руугаа илүү түлхүү байдаг. Миний болохоор илүү жоохон сэтгэхүй модерн орчин үе байдаг. Тэрийгээрээ бид хоёрын онцлог. Тэр дундаа ер нь бүрнийгээс ингэж асуумаар байна. За манай бүрнийгийн яг урсгална гэх юм бол жанр нь төрөл нь юм бол орчин үеих гэж байгаа тийм. Манай Монгол уран баримлчдын бүтээлийнх нь онцлог нь юу гэдэг вэ? Миний зүгээр бодлоор харж байгаа өнцгөр бол манай монголчууд илүү тийм задгаа чөлөөтэй сэтгэж чаддаг. Тэгээд өргөн цар хүрээнд харж чаддаг. Тэгээд ер нь хаач ер нь гологт гоцрохгүй илүү гар нөхөс тутахгүй л гэж боддог. Ер нь төсөөлөл нэлээд өргөн бах тий. Тий. Ер нь манай монголчууд ч бас айгүй тийм лог сэтгэхүй сайтай потенциал өндөртэй хүмүүс юм даа гэж надад ажиглагдав.
баригдмал биш баг тийм ээ. Заадгаа сэтгэн чөлөөтэй. Тэрийг бол яаж баялаг ямар байдлаар чөлөөтэй сэтгэж дүрсэлж тэрийг баяжуулж чаддаг хүмүүс юм шиг. Сая бүрэн жаргал ярьжсэн нөгөө 9 сард бас манай урд хөршийн уран бүтээлчдээ ирнэ Монголд үзэсгэлэн гаргана гэж ярьжсэн шүү дээ. Тийм. Энэ талаараа ярьж өгч. 9 сарын үзэсгэлэнгийн онцлог нь болоод ирэхээр дандаа уран баримч мэрэгжлийн уран баримлчдын үзэсгэлэн. Тэгээ хятадаас 9 уран баримлж ирнэ, Монголын 9 уран баримлж ирнэ. Өнгөрсөн 2025 онд шалгаруулсан хүмүүс байгаа. Тэгээд энэ хүмүүс хамтраад тэгээд эхлээд Улаанбаатарт 9 сард үзэсгэлэнгээ гаргаад дараа нь Бээжинд тэгээд цаашдаа ер нь уг нь бол төлөвлөгөө нь хоёр талын цаашдаа алсын хараа нь болоод ирэхээр олон улсыг хамарсан. Одоо тэгээд Бээжингийн үзэсгэлэн дээр бараг Солонгос нэмэгдэх байх. Тэгээд ингээ ерөөхдөө Герман гэдэг олон улсаа нэмээд олон улсын фестивал болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Таны өмнө гаргаж ирсэн бие даасан үзэсгэлэнгүүдийн танд өөрт тань хамгийн их таалагддаг нь аль нь вэ? Хэдэн оных нь вэ? Тэгээ яагаад? Би ч одоо бүхэл үзэсгэлэнтэй хайртай шүү дээ. Тэгээ яагаад гэвэл тэр чинь угаасаа бүгд надаас төрж байгаа миний бүтээл. Хоорондоо хэдэн жилийн зайтай байсан бэ? Ер нь жил болгон баг бие даасан үзэсгэлэн гаргадаг юм уу да. Тэгээ зарим жил бол 2 үзэсгэлэн гаргасан. Байх жишээний одоо энэ жил баг 2 3 болох. Төлөвтэй сая энэ жил би сая 5 сард Хаан банкны галерей дээр бас хаалтур гэдэг үзэсгэлэнгээ гаргасан байгаа. Тэр нь бас Хаан банкн дээр болохоор нөгөө уран бүтээлчдийн төслийг хүлээж аваад тэндээс сонгон шалгаруулад 12 хүн л жилд шалгардаг гэсэн. Манай бүрнийгийн уран баримлууд ер нь нэлээд өндөр үнэлгээтэй юм билээ. Хүмүүс тэгж ярьдсан билээ. Ер нь таны өөрт тань хамгийн их таалагддаг тэр уран бүтээл ямар бүтээл байдаг вэ? Миний хувьд болоод ирэхээр би нөгөө нэг удирдлагын академийн докторант сурж байгаа. Тэгэхээр надад илүү нөгөө юм улс төр бодлого тэгээ дээрээс нь одоо нийгэм шүүмжлэх гэхээсээ илүү нөгөө энэ тусгаар тогтнол гэдэг чинь ямар их үнээр болцсон тий. Тэгээ дээрээс нь бид нар энийг эрхчлөөгөө яаж хайрлах ёстой юм тий. Энэ тал руугаа түлхүү миний сонирхол тэр тал руу илүү юм байдаг гэж магадгүй. Тэгэхээр өөрийнхөө яг тэр үзэл бодлыг уран бүтээлээрээ илэрхийлэхийг зорддог гэсэн үг. Тэрнээс гадна нөгөө их оронч хүн гэхэр цээжэд илтэл талбай дээр очиолж агсаал тий. Юу хахаас илүү би уран бүтээлч хүн учраас бүтээлээрээ одоо бусдыг халтурлуулж байгаа гэх юм уу да. Одоо их орны юун үнцэн тий. Энийг бид нарын өнөөдрийн тусгаар тогтолцоо чинь ямар их үнээр олдсон тий. Энийг бид нар яаж хайрлаж хамгаалах ёстой юм. Тэр талаасаа бүтээлээрээ илүү түлхүү илэрхийлдэг байж магадгүй. Маш сайхан хариулт байна. Баярлалаа. За манай бүрнээ багтаа ер нь ямар хүүхэд байв? Тэгээд энэ авиас нь хизээ илэрсэн бэ? Хүүхэд байхдаа ер нь зурдаг байсан уу? Уран баримл энэ төр сонирхдаг байсан уу? Би чинь 3 дугаар анги хүртлээр ерөөсө зураг зурж үзээгүй. 3 дугаар анги хүртлээ. Тийм нэг зургийг хичээлийнхаа даалгавар малгарыг үеэл хичмэгч нараараа зурулцдаг байсан. Тэгээд 3 дугаар ангидаа нэг яалтчгүй зураг зурах хэрэг гараад. Тэгээл 3 дугаар ангиас зурж эхэлсэн. Тэгсэн чи 4 дугаар ангидаа дүрслэх урлаг зургийн авраг болоод. Тэгээл зурах сонирхол эхэлсэн баг та. Уг нь бол 10 жилдээ хувц дизайнераараа явна гэд. Нөгөө өмсгөл чи монголчонгоо антар гэл тэмцээн уралдаануудад бас айгүйх оролцдог тийм. Янз бүрийн шагналыг авдаг. Тэгээл айгүйх тийм оролцдог тийм хүүхэд байсан. Өрний одоо ер нь хэр их шавьтай вэ? Та нэг сургалтын төв ажиллуулж исэн тийм ээ. Child Art гэдэг нэртэй. Тийм тэр болохоор нөгөө би чинь заас нэлээд хэд бас тоолбол тоон бас нэлээд явах хаа. Тийм. Гэхдээ одоо нөгөө багшлахаар яг өөрийнхөө уран бүтээл рүү бас хамаагүй хийж чадахгүй. Тэгээд яах тийм талтай юм бэлээ. Тэгээд
сүүлийн үед бол ер нь түлхүү сүүлийн хэдэн жил бол түлхүү өөрийнхөө уран бүтээл рүү илүү анхаарч байгаа. Хэрвээ та уран бүтээлээрээ уран баримлаараа өөрийгөө таниулъя гэвэл ямар бүтээл хийх байсан бэ? Би өөрийгөө одоо таниуллал хийгээл яваад байгаа хэрэг бодож байна. Тэгээд яг бүрнийг хамгийн сайн илэрхийлдэг тэр бүтээл нь ямар бүтээл вэ юм бэ? Тэгээд эмэгтэй хүний нөгөө дотоод мөн чанар, эмэгтэй хүний одоо дотоод илэрхийлэмж, гоо үзэсгэлэн тэр талыг бас илүү түлхүү илэрхийлдэг байж магадгүй. Миний бүтээл дугаасаа нэг юм хідэн онцлог орчин үеийн тэгээ нэг эмэгтэй хүний сэдв, тэгээд одоо эх орон тусгаар тогтнолын сэдвтэй нэг иймэрхүү ингээд 3 4 ийм яг сэдв бүтээлүүд дотор маань ингээд яг хуваагдсан юм шиг надад санагддгийг өөртөө. Тэгээд илүү эмэгтэй хүн учраас тэр тал руугаа илүү түлхүү илэрхийлэх бах. Тэгээд яг өөрийн бүтээлээс нэг юм сонго гэх юм бол одоо эрхэмж гэдэг нэг бүтээл байгаа. Одоо кофе ямар материалаар хийгдсэн? Тэр болохоор гантигч цагаан гантигч болов гуйл нь. Гуйл хоёроор хийсэн тийм бүтээл байгаа. Тэгээд эрхэмж гэдэг нь болохоор ингээд ийм толин нүртэй. Тэгээд ингээд ийм Монгол дэлтэй эмхтэй. Тэгээд урд талаас харахад Монгол дэлтэй, хойтлын нь болохоор ингээд агуу шиг ухаад дотор нь ингээд хонх зүвцэн. Тэр нь болоод ирэхээр ямар ч хүнд одоо нөгөө нэг ийм эрхэмлэж явдаг зүйл гэж байдаг юм байна. Тэгээд тэр эрхэмлэж явдаг зүйл нь тухайн хүндээ айгуу тийм үн цэнтэй тий. Тэгээд тэрийг нь бусад хүн юм уу өөрөө тэр эрхэмлэж явдаг зүйл нь хүндэгдэх юм бол тэр нөгөө ингээд хонх дуурайж ингэдэг шиг. Тэгээд нөгөө тухайн хүндээ тийм мэдрэмж өгч мэдэгддэг гэсэн сонирхолтой агуулга. Хэр том бэ? Бараг 85 6 см юм уу? Бас хөрхөн том уу? Дээлнийх нь өнгө нь ямар өнгөтэй? Цагаан гантигч бол. Цагаан. Тэгэхээр дээл нь хүртэл ерөөсөө яг гантиг шиг гантгаараа л хийсэн юм байна тийм ээ? Тий, яг гантигч чулуугаараа дээр нь нөгөө дээлнийхаа товч шилэг ингэр хэмжээр тэгээ хүнийхээ нүрийг болохоор бас гуйлаар хийсэн. Тэг ингээд ийм толь шиг. Миний одоо бүтээлийн бас нэг онцлог нь тэр нөгөө нэг толь шиг байдаг нь хүн болгон өөр өөр ингэсэн онцлогтой. Хүн болгон өөр өөр. Тэгэхээр тэр бүтээлийг маань харж байгаа хүн өөрийнх нь царай миний бүтээлийн нүүрэнд ойгоод тэр тухайн хүн өөрөө миний бүтээлийн нэг хэсэг болж байгаа байхгүй юу? Тийм утга агуулгатай. Би бүрний гэсэн ингэж асуумаар байна. Ер нь уран баримл, уран бүтээл та артист хүний хувьд нийгэмд ямар мессеж хүргэх ёстой вэ? Ер нь яг өнөөгийн бодит байдлаар нийгэмд ямар ач холбогдолтойгоор ямар мессеж хүргэж байгаа юу? Миний бүтээлийг хүмүүс ер нь айгүй их тийм нөгөө гүн гүнзгий утгатай айгүй тийм философик гэдэг комментуудыг надад айгүй хэлдэг. Тэгээ магадгүй бас тийм ч үж магадгүй. Тийм тэгээд ерөнхийдөө за ганцхан чиглэл рүү тухайн үед төрж байгаа мэдрэмжээл уран бүтээлч хүн илэрхийлж бүтээлээрээ илэрхийлж гаргаж байгаа учраас одоо эмэгтэй хүн өөрөө өөрийгөө хариулах сүүлийн одоо энэ халдварыг үзэсгэлэн дээр миний апдейт гэдэг бүтээл байгаа байхгүй юу? Апдейт. Тийм тэр маань болоод ирэхээр бүхий л зүйл дээр ер нь апдейт хийгдэж яг одоо шинжлэгдэж байгаа шаардлагатай юм байна. Өөрөө өөрийгөө хайрлах те гэр бүлийн харилцаа, ажил, мэрэгжил те тэгэл бүтээл дээрээ ч гэсэн уран бүтээлч хүн ингээд тогтмол шинжлэл хийгдэж явж байгаа хэвээр гэдгийг илэрхийлсэн дээр юм цагаан эмхтэй ингээд юугаа суудсан өгдөг ингээд бариад хөлн дээр ингээд үлмийн дээрээ хоёр хөлн нэлцэн балетчин шиг ингээд суудсан. Тэгэн гутлаасаа доор нь одоо ингээд хус модон суурин дээр компьютерийн вордуудыг ингээд хоёр талаас нь ухаж суулгаад тэгээд нөгөө эмхтэй маань юм USB одоо энэ шиг юм юугаар нөгөө Word-тойгоо холбогдож байгаа. Тэгэхээр одоо бид нар цаг үеэд дагаад одоо утас компьютер техник технологи
шинжилэлт хийх шаардлагатай байдаг шүү. Хүн ч гэсэн бас нийгмийн харилцааны хувьд ч тэр тий байгаль их харилцааны хувьд ч тэр ер нь ингээ бүхэл зүйл дээр шинжлэгдэх шаардлагатай мэн гэсэн агуулгыг илэрхийлсэн бүтээл. Сонирхолтой юм үзнэ. Тэгэхээр би танаас ингэж асуумаар байна. Манай бүрнийгийн уран бүтээлийг түлхүү илүү таалдаг, худалдаж авдаг, сонирхдаг, үзэсгэлэнгийн үздэг хүмүүс гол төлөв гадныхан байдгүй эсвэл манай монголчууд өөрснөө идэггүй. Уран бүтээл гэдэг чинь одоо нэг нээлттэй. Тийм учраас аль ч салбар гадна дотно гэлтгүй аль нь байдаг. Аль нь сонирхдаг гэсэн үг тийм ээ. Хүмүүс ингэдэг штэ. За онгод орж ийн гарж ийн гэл те. Өглөө өдөр орой шөнө одоо бүрнийгийн онгод яг хизээ ямар нөхцөлд ордог вэ? Миний хувьд тийм тансаглах зав байдгүй. Онгод орохыг хүлээгээ суух тийм зав надад байхгүй учраас тэгээд олон юм амжуулах гэж бас их хичээж байгаа учраас онгод орохыг хүлээх надад тийм юу байхгүй учраас тэгэл өөрийнхөө яг цаг завдаад харуулаад яг хийх ёстой юм хийхийг хичдэг. Хэрвээ энэ мэргэжлийг эзэмшиг бол бүрнэ гэдэг бүсгүй өнөөдөр өөр ямар мэргэжилтэй хүн байх байсан бэ? Энэ талаар бодож ирсэн. Нэг бол тийм сэтгэл зүйч байх байсан юм болов уу? Үгүй бол санхүүгийн хүн байх байсан баг. Яагаад санхүү? Манай аав санхүү эдийн засгийн дэд сургуулийг төгссөн. Тэгээд бас тоонд гайг байсан уу те? Бүрнэ. Тэгээс 10 жилдээ сонгоны анги байсан. Тэгэхээр хэрвээ урлаг руу ороог байсан бол тэгэл тэр хоёрын нэг сонгох байсан баха. Хэрвээ урлаг дотор оч гэсэн хэрвээ уран баримлч болоог байсан бол интерьер дизайн. Таны уран баримл ер нь ямар материалаар хийгддэг вэ? Одоо голтой одоо тийм гэх юм тэмдэггүй хүн шүү дээ. Одоо сүүлийн үзэсгэлэн маань гэхэд химэл материалаас ахуулаад яг жинхэнэ алт хүртэл материалыг ашигласан. Мод чулуун дотроо ч гэсэн олон төрлийн мод чулуу материал, хүрэл гуйл металл дотроо ч гэсэн ган хүрэл гуйл тэгээд алт мөнгө янз бүрийн материал. Ер нь би нэг жоохон тийм юмд баригдах дурггүй төрлийн хүн. Та бүр хамгийн анх оюутан байхдаа ч юм уу бүтээжсэн тэр уран баримлаар санаж байна уу? Ямар баримл байсан юм бол? Миний хамгийн анхны баримлын ангид ороод хийсэн бүтээл гэхээр яг нь үерлээ мэрлээ янз бүрийн хуулбарын ажлаас эхэлдэг байхгүй. Тэд нарыг тооцоолохгүйгээр бүтээлийн чанартай ажил маань болоод ирэхээр ийм дөрвөн талтай баагна. Тэгээд дөрвөн тал дээр нь ингээм монгол хүчгээр монгол юм шүлэгний хэсгээс ингээд монгол бичгийн янз бүрийн хэлбэрүүдийг ашиглаа хийжсэн. Ямар шүлэгнүүд байсан бэ? Одоо монгол өмлөө. Эсвэл миний их орон байлуу. Тэр хоёрын нэг тэгээ дөрвөн тал дээр дөрвөн үгэл орж байгаа байхгүй юу? Тэгээл одоо шууд ийм хөвчөө шиг ийм одоо бодоход бол ийм хөвчөө шиг ийм баагна. Дөрвөн тал дээр нь дөрвөн өөр тэгсэн хэрнээ монгол хүчгээр ичсэн хэрнээ тэр нь бүгд ингээд зарим нь наашаа гарсан зарим нь цаашаа хавцаа ингээд янз бүрийн монгол хүчг чинь тэгээд дотроо маш баялаг одоо их хэмэл тэгээл уран бичлэг каллиграф дармал тэгээл дөрвөлжин тэгээл одоо нөгөө торгоны хэм шиг хэлбэртэй болгох гээл маш баялаг байхгүй. Та ер нь баримлаа хийх одоо шийдвэр гаргалаа, сонголт материалынхаа сонголтыг хийлээ те. За тодорхой ямар нэг тийм дизайн дотроо төлөвлөж бодсон байдгүй тэр нь өөрчлөгддгүү эсвэл явцын донд өөр болдгоо эсвэл яг л бодсон чигээр л хийдгүү. Би ер нь жоохон боддог төрлийн хүн болохоор бүтээлээ хийхээс өмнө толгой дотроо тэр бүтээлийг би бүгдийг гаргацдаг. Тэгээд дараа нөгөөхөө скицээ зурна. Тэгээд скицээ зурсны дараа бас одоо нөгөө нэг бүтээл баримл хийхэд бол чинь заавал судалгаа шаардлагатай болдог. Google тэгээл ChatGPT, Pinterest гэх юунууд аппликейшнууд дээрээс бүтээлээ хийхтэйг холбоотой судалгаагаа хийгээд тэгээд тэрний дараа скетчээ зураад тэгээд баримл дээр бүтээл болдог байхгүй. Скетч гараар зурх уу тий? Гараар зурна. За 26 оны намар
ер нь үзэсгэлэн гаргахаас өөр ямар ажил төлөвлөсөн бэ бүрнэ? Одоо бол би хэд хоногийн дараа нөгөө кофарон 7 дахь хөдөлтөө тэн дээр эрхэмжгээ би тас үзэсгэлэн гаргахаар 2 бүс дээр үзэсгэлэн гаргахаар бэлтэж байна. Тэгээд 10 сард бас нэг гадагшаа бас үзэсгэлэн гаргахаар бэлтэж байна. Европын аль улс юм бол? Лондон. Урд өмнө ер нь өөр гадны улс орнуудад үзэсгэлэнгээ гаргаж ирсэн бүрнэ. Гаргаж ирсэн. Тэгэл Хятад, Солонгос хоёрт бол гаргаж ирсэн. Одоо тэгээд өөр улсууд руу гаргахыг дал гэсэн төлөвлөгөөтэй байна шүү дээ. Бүрнэгийн ер нь хамгийн хайртай одоо ч сандаг, дурсдаг тийм багш байгаа юу? Хамгийн их урам зориг өгж исэн, энэ мэргэжлийг сонгоход энэ мэргэжилтэд орлуулж исэн хүмүүсийн нэг. Би ер нь бол багш нарыгаа бүгднийг хүндэлдэг. Ялангуяа одоо өнөөдөр байгаа бүрэн жаргал бүрнэ гэдэг хүнийг тэр хүмүүс байж ээж бүтээсэн. Тэр хүмүүсүүдээ миний хүмүүжил сэтгэхүй те. Тэр бүх зүйл дээр тодорхой хэмжээний нөлөө байгаа. Тэгээ миний өөрийн лого ч гэсэн ерөөхдөө овог одоо нэг уран бүтээлч өөр ингэсэн тамгатай байдаг. Тэн дээр өөрийнхөө нэрний ихний үсгийг овгийнхоо ихний үсгтэй тэгээд удирдлага академийн лого, төрслөгийн дээд сургуулийн лого, тэгээд дээрэс нь нар сар дүл гэдэг чинь Монголын түүхэндх бүх үеийн үе бүх гүрэн улсуудын төрийн талбай дээр нар сар дүл явсан байдаг. Тэгэхээр тэрийг Монгол хүн учраас тэрийг агуулсан тийм. Надад нэг сониуч асуулт төрлөө. Нэг гэр бүлийн хоёр хүн адилхан мэргэжилтэй байхаар нэг нэгнийхээ ажилд оролцоо зөвлөгөө өгөөд эсвэл өмнөөс нь хийх тийм тохиолдол гардггүй. Тэгээд давуу талжуулна, сул талжуулна янз бүр тий. Мэдээж одоо нэг мэргэжилтэй хүмүүс болохоор нэг нэгнийхээ бүтээл дээр тий. Туслах санаа онооноос ихсүүлэл за нэг ингэж зүгээр юм шүү тэр нь тэгвэл гоё юм байна. Ийм материал дээр явал ингэвэл зүгээр тэгвэл зүгээр гэд. Ярилцах юм байна. Заримдаа манай нөхөрч тэгэл автор шиг ажиллал загнуулна шүү дээ. Тэгэл чи автор юм уу? Би автор юм уу гэл. Сул тал нь тэр баг тий. Юу яхаа тэгэл даваа талж болон би сул талжаас болон бил тий. Танд ер нь ямар нэгэн уран бүтээл хийж эхлээд, барьж эхлээд 60-70% нь хийчихэд буцаад нурааж тэрнийга боли гэжсэн тийм тохиолдол гарч ирсэн үү? За яг уу. Би жоохон тийм мах руу барьж авсан юм заавал дуусгах гэдэг төрлийн хүн байж магадгүй. Сая хамгийн сүүлд болоод ирэхээр үзэсгэлэн дамжаагүй нэг ганц хоёр бүтээлүүд байгаа. Тэгээд бас нэг нь гэхээр би нэг хийгээ явж исэн чинь манай нөхөр баримлын шавар хэрэг болоод миний бүтээлээ ирдэ авцсан байсан. Нэг тийм л тохиолдлоо байгаа. За бүрнэ гэсэн ингэж асуу. Урд нь бас хүүхдүүдэд багшилж исэн хүн учраас ер нь одоо яг энэ мэргэжлийг сонгож байгаа залуу хүүхдүүд 10 жилийн хүүхдүүд те уран баримлж болох гээд оюутан болох гээд байж байгаа хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ? Одоо тууштай байх нь чухал юм уу та? Нэгд, хоёрд гэхээр эхэлсэн бол дуусгах нь бас чухал. Манай за нэгдүгээр курст орж байхад тэгж ярьжсэн. Хин ч эхэлж чаддаг. Дуусгаж чаддаг хүн л чих уран бүтээлч болдог шүү. Гэж нэг багш маань ярьж байсан. Тэгэхээр ер нь тэгээд хүнд хэцүү юм зөндөө тохиолдно. Бууж өгөхгүй байгаарай л гэж хэлээд. За бүрнэ гэдэг бүсгүй одоо гэрийн эзэгтэй гэрийн ажил хоол хийх
Гэр орны ажилд хэр дуртай вэ? Ер нь чөлөө цагаараа юу идэв вэ? Тэгэл дуртай гэхээс илүү тэр чи одоо тэгэл амьдралын нэг хэсэг шнэ. Угаасаа тэгээд яалтчгүй гэртээ очиод гэрээ зихтэй тэгэхээр амьдралын салшгүй нэг хэсэг юм да. Ер нь чөлөө цагаараа юу идэв вэ? Ямар хоббитай вэ? Баримлаасаа гадна. Сүүлийн үед ихтэй нэг жоохон чөлөө цаг гарахгүй байгаа. Тэгэл завгүй байна уу тий? Тийм сурах, үзэсгэлэнгүүдтэй гаргах, бүтээлээ хийх, тэгэл арга гэр амьдрал ахуй, бизнес тэгэл юмнууд бүр хүүхдээ харж хандна тий. Арга гэр ханижил гэр бүл эцэг их гэл. Тийм учраас угаасаа эмэгтэй хүн ганц бийж гэлтгээр нь эмэгтэй хүн чинь тэгээд айгүй ихтэй. Ачаалттай. Бүрний аав ээжийнхээ талаар ярьж өгч. Ямар мэрэгжилтэй хүмүүс вэ? Манай аав болохоор Үлзий баяр гээд хүн байсан. Хэдэн жилийн өмнө бурхан болсон. Тэгээд банкны эдийн засагч байсан. Ховдын банкнд ажилладаг ус. Тэгээд энэ дээрээ бас санхүү төрчлөлөөр бас ажилласан. Тэгээ ээж маань болохоор багш хантхүү гэдэг хүн байгаа. Тэгээд саяхан тэтгэвртэй гарсан. Тэгээд тийм хүн байна. Уран бүтээлч артист хүний хувьд одоо ингээл гудамжаар алхаж байгаа л эсвэл гоё байгальтай газар очиод ч юм уу мэдээж ямар нэгэн уран бүтээлийн санаа авна штэ тий. Түлхүү ер нь хүмүүсийг хараад санаа авдггүй эсвэл байгаль дэлхийгээс санаа авдггүй эсвэл одоо ямар нэгэн түүхийн барилга эсвэл тэр өдрийнхаа эмоц ер нь яг юунаас уран бүтээл дараагийнхаа уран бүтээлийнхаа санааг олж авдаг вэ? Би ч нэг тим ихийн тэмдэггүй хүн гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө яг нэг надад бол яг нэг тим гэж би нэг тим юм хайрцагт байх дургүй хүн байж байгаа. Тэгэхээр ерөөсөө надаа ингээл эмгжил надаа юм төрдөг тим гэсэн миний хувьд бол байдгүй. Янз бүр л байдаг. Гой байгальд очиод өөрт төрж байгаа мэдрэмжээсээ санаа авна. Эсвэл хүнээс санаа авсан зүйл бий. Амьдралаас санаа авсан зүйл бий. Ирээдүйд төсөөллөөч санаа авсан. Одоо ингээд төрсөн бүтээлийн санаа төрсөн зүйлүүд байдаг. Тэгэхээр ер нь тийм гэх юм тэмдэггүй л. Одоо танаа урлан руу хэрвээ орох юм бол ямар уур амьсгал за ер нь юу мэдрэгдэх болоо? Орж үзээгүй хүний хувьд. Урлан руу ороход тэгэл шууд л уран баримлын урлан л мэдэгдэнэ. Уран баримл. Тийм угаасаа орлоо үүдээр шууд том бүтээлүүд байгаа. Үүдэн дээр нэг талд нь манай нөхрийн 3 метртэй баатар байгаа. Нөгөө талд нь миний одоо тусгаар тогтнолын үзэсгэлэнд оролцсон. Тусгаар тогтнолын салхи гэдэг ийм том соён бутай цэнхэрмөр байгаа. Төрийн сүлтний морийг бодит морь шиг болгоо хийцэн баггүй. Тэгээд 45 оны нөгөө бүх нийтийн санал асуулгыг илэрхийлсэн бүтээлтэй. Тэр маань болохоор тэр ингээд доороо базаалт чулуугаар Монгол гэр хийцэн. Тэгээд дээр нь ингээд төмөр яваад дээр ийм соён бутай морьтой. Тэгээд тэр бүтээл маань болохоор Монгол хүн бүрийн зүрхэнд Монгол өрх болгоны Монгол айл өрх болгонд тусгаар тогтнолын салхи тэгдэж тэр хүмүүс одоо ингээд 100% саналаар 98.1 хэдэн хувийн эрсцтэйгээр Монгол хүн бүр одоо ингээд тусгаар тогтсон улс болно гэдэг саналыг өгчээж бичиг үсгтээ гарын үсгээ зурж бичиг үсгэхгүй нь хурууны хийгээд харж ээж өнөөдөр бид нар өнөөгийн Монгол улсын тусгаар тогтнол олж авсан бүх бидний эцэг өвгд бүгд оролцсон юм а гэж судахтай. Тийм бүтээл баг. Тэгэл үүднээс ахуулаад тэгэл хаалга онгоолгол орлоо тэгэл дүүрэн баримлын бүтээлүүд байгаа. Бүрнээ ер нь оюутан байхдаа эсвэл 10 жилийн хүүхэд байхдаа ч юм уу ер нь ямар зан характертэй хүүхэд байсан бол ер нь энэ ярилцлагынхаа дундор ер нь тусгаар тогтнол гэж аягүй их ярьсан те тусгаар тогтнол болон ер нь их оронч зан одоо тэр нь уран бүтээл дээр нь тусгагддаг гэсэн тийм ээ. Энэ хизээнээс эхэлсэн бэ ер нь?
За 10 жил байхад бол ер нь айгүй тийм даруухан. Тэгээд айгүй тийм одоо хүмүүсийн үнэс өөрийгөө тодорхойлохоос нь юу гэдэг Зүгээр шүү дээ. тийм зөвхөн нөгөө хүмүүсийн яриагаар бол тийм айгүй тийм дараахан тэгээд айгүй тийм өөрөөс илүү бусдыг боддог тийм хүүхдээсэн. Тэгээд манай нэг найз үртгчс чи одоо өөрийгөө эхэлж бодчихъя гэл. Амар хөрхөн зөвлөгөө өгдөгс. Тэгээд дараа нь их сургуульд ороод болвол их сургуулийн таньдаг мэддэг хүмүүс бол айгүй их зантай гэж боддог гэсэн юм. Яагаад? Би ер нь их тийм одоо мэдгүй одоо тэгэл яагаад гэж хацсан нэг амар их зантай гэж боддог гэсэн. Тэгээд харьцаж үзээгүй байж ах та. Айгүй их зантай тэгээд чамтай харьцахаас амар айдаг байсан. Тэгээд ингээ харьцаад ирсэн чи ёо чамаг ийм нэлт ийм чөлөөтэй ийм харилцаатай хүн гэж мэдсэн бол чамтай эрт харьцах байсан. Чамаас айгаад ирвэсээ ойртдаг байсан. Айгүй их тэгж ярьдаг байсан. Тэгээд одоо яг их орнч үзэл гэхээр одоо хизээнээс юм бол доо би манай нөхөртэй нэг гэхдээ ер нь энэ цуснд байдаг гэж магадгүй гэр бүлийн хүмүүжил тийм юмд бас үнд суурн байсан баг. Тэгээд яг илт гарч ирсэн нь бол ковидын өмнө манайх гэр бүлэрээ нэг 4 жил орчим хятад ажиллаж амьдарсан. Айл хотод нь. Ер нь өвөр Монголын баг ихэнх хотоор юм хийсэндээ. Тэгээ баг өвөр Монголын ихэнх хотод баг хийгээгүй юм баг байхгүй нөгөө жуулчны баазууд айгүйх тогтжуулж. Тэгс учраас ер нь тэгэл улаан хот, үгүй улаан, Хөх хот, Алшаа, Шилээ хот, улаан цаав тэгэл үгүй ер нь л орц морц гэл зөндөл газар бүтээлүүд хийсэн. Тэгээд тэнцэнээс магадгүй яг нөгөө нэг юм далд байсан юм нь ил гарч ирсэн байж магадгүй. Тэгээд дараа нь бас яг нөгөө нэг удирдлагаа их тэмд сураад тэгээ илүү нөгөөх нь илүү бүтээлтэнд тусгагдаж эхэлсэн юм болов та. За тэгвэл Бүрнэгийн 5-10 жилийн дараах төлөвлөгөө ер нь ажил карьерийн хувьд ч тэр, хувь хүний хөгжлийн хувьд ч тэр, хувийн амьдралын хувьд ч тэр ер нь ямар хүсэлтэй байгаа вэ? Ямар төлөвлөгөөтэй байгаа вэ? Тэгээ олон юм байгаа дөө тэгэхэд гоё. Нууцаараа хэлэхгүй юу? Энэ талаар хуваалцаач. Таны ер нь хийхийг бүтээхийг хүсдэг, мөрөөддөг тийм туйлын нэг ийм л баримл хийж юмсан гэсэн тийм уран бүтээлийн санаа байгаа юу? Би ер нь тэгээ өөрийгөө хийгээл явж байгаа байх гэж бодсон. Бодсон юм багаар дээр нь тэгээ за нэг юм хийхээр тэрийгээ хийгээл яана гэсэн юмнууд харин нэгээр нь хийгээ явж байгаа. Танай гэр бүлийн эсвэл зөвхөн Бүрнэгийн бие даасан тийм social page хуудас гэж байдгүй уран бүтээлүүдийнх нь одоо зураг мурагтай. Тийм би болохоор одоохондоо бол яг нөгөө Facebook, Instagram-аар хувийн юмнуудаа явуулж байна. Ямар нэртэй вэ пэйж нь? Бүрнэ үгүй Facebook бол Instagram бол Бүрнэ пэйж, бүрэн жаргалын товчлол пэйж. Тэгэн гутлаасаа пэйж бол гэр бүлийн тулга арт гэдэг пэйж байгаа. Тийм. Тэн дээр болохоор тэгэл баримл, сэлбэр, дарах янз бүрийн л бүтээлүүд юмнууд. Одоо сүүлийн үед адууны тамгалаа аяг хийж байна. Сая наадмар танаа гэр бүл яаж наадаа ер нь хөдөө мөдөө явж амарсан уу? Амжаагүй штэ. Наадмар сая нөгөө нэг дэлхийн адууны өдргээд тийм 7 удагт уран баримл тамганы үзэсгэлэнгийн тусдаа бие даасан гэр үзэсгэлэн гаргаад тэгээд хүүд 7 удагт тэр нэг гадаа нэг юм том модон баатар Соёмтой морь хоёр тэр нэг баахан хүмүүс зураг авах бол албажигнаад байсан. Тэр чи одоо манай гэр үзэсгэлэн байсан байна да. Яг нөгөө хүмүүс бүх барилдаадсан тэр юуны баруун талд нь гэсэн тий. Нэг л газар ийсэн юм байна. Даанч би яг тэр хэсгэр нь яваагүй л дээ. Явсан бол андашгүй тэмээс тэмдэгтэй нэг хоёр том баатар морь хоёр угаасаа хоёр талд нь байсан. Танай гэр бүлийн хувьд цагаан сар наадам хоёрын аль баяр нь илүү чухал вэ? Миний хувьд бол чухал
чухал гэхээс илүү аль аль нь л Монголын уламжлалт юм учраас байх ёстой гэж үздэг. Шинэ жил. Шинэ жил бас залуучууд өнөдөө таслах. Тэгвэл Бүрнэгийн хамгийн дуртай баяр нь ямар баяр юм? Миний хувьд одоо хамгийн дуртай баяр шинэ жил юм болов уу? Яг нөгөө нэг юм он соллог доол ингээл нэгтэрсэн нэг ингээл догдлоо нэг гоё юм хүлээгээд байгаа юм шиг. Тэгээ нөгөө хүүхэд ах цагаас бас нөгөө нэг ингээл яг гэр бүлээрээ тэгээл яг ингэдэг. Би тэгвэл Бүрнэгээс нэг юм сонирхолтой асуулт асуумаар байна. Хайр дурлалыг ер нь дурлцсан нэг тэр байдлыг уран бүтээлээр яаж гаргах байсан бэ? Миний бүтээлүүдээр бас нэлээ гарч байгаа баха. Тийм тэгээ миний нэг бүтээлээд нэг анхны харц гэдэг нэртэй. Тэгээд яасан гэсэн чинь одоо нөгөө нэг юм алчуур зангидсан жилээ малгайтай тийм эмхтэй. Тэгээд доороо юм чулуун сууртай нүүр нь болохоор ингээ битүү модон сарна. Тэгээд тэр яасан гэхээр эрэгтэй хүн эмэгтэй хүнийг хараад дурлаад анхны харцаар дурлаж байгаа тэр процесс мэдрэмж юм уу та. Тэгэхээр тэр нүүрэн дээрх сарнаа нь эрэгтэй хүн тэгж харж байгаа юм уу дурлцсан. Одоо хүн тухайн хүн ингээ нүүр ам царай байхгүй. Одоо маалгааны дотор ингээ алчуурны дотор тэр чигээр ингээ модон сарна. Ягаан шилээр харна гэдэг шиг үү. Тий. Яг ингээл нэг юм ичэд юм мэдрэмж гэж юм шиг ингээл тэр чинь нэг юм сонин мэдрэмж штэ тий. Тийм айгуу гоё мэдрэмж тэгэл яг нэг юм ичэд тунд ингээл хөвөл орол явчих байгаа шиг тэр нэг хараал тэгэл дурлж байгаа тэгж анхны харцыг илэрхийлсэн. Тэгвэл Бүрнэгийн одоо эх оронч гэсэн штэ. Эх орныг ер нь бол мэдрүүлдэг эх оронч тэр характерыг харуулсан тэр уран бүтээлийг яаж илэрхийлдэг вэ? Би тэгэр зүйлсүүдийг болохоор өөр байдал, өөр материал, өөр баримл бүтээлүүд тэгээд өөр процессор аль алингийн харигчтэй эмэгтэй хүний мөн чанарыг эмэгтэй хүнийг тэгэл эх орныг ч гэсэн ер нь ингээ бүтээл болгонд аль болох илэрхийлж байгаа. Тийм тэгэн гутлаасаа яг миний political value гэдэг бүтээл яг өнгөрсөн жилийн тусгаар тогтнол үзэсгэлэнгийн шилдэг баримлын шагнал авсан. Тэрэн дээр болохоор яг нөгөө Потсдамын гэрээ, Потсдамын үйлчлэлт болоод одоо манайхаа Яалтын гэрээ гэж ярьдаг шүү дээ, тий. Тэр тэгээд тэн дээр бол яг тусгаар Монгол улсын тусгаар тогтнолыг за одоо ингээд юугаар өмнөх квотоор нь ингээд зөвшөөрё, хүлээн зөвшөөрё гэдэг шийдвэр гараад тий их гурван уулзалтч гэж ярьдаг. Тэгээд шийдвэр гарсан байдаг. Тийм учраас тэр бол яалтчгүй чухал. Тэрийг илэрхийлсэн одоо их гурван удирдагчтэй Чурчил, Сталин гэдэг ингээ гурван хүн уулзаад яг сууж байгаа Потсдамын гэрээний аль биесний ахуулсан зураг байдаг байхгүй. Тэр бүтээл төрсэн санаа нь болохоор яг миний докторийн хичээлээ судалж дуусаад яг сүүлийн лекцэн дээр манай философийн багш яг ингээ ярьж хахад лекцэн дээр төрөөд би лекцийнхаа дэвтэр дээр скетчээ зураад тэгээ дараа нь багшаасаа асуугаад дээрэс нь бас өөр янз бүрийн судалгаа хийж агаад төрсөн бүтээл байхгүй юу. Тэгээд их 3 удирдагч дээр чайвалсан нэмээд ийм шатрын хүлэгч автгаа байдаг шүү дээ. Би болохоор ингэж дээш нь босгож гаргаж ирээд өндөр нам зарим нь бүр байхгүй. Тэр нь яасан гэхээр тэр гэрээгээр Монголын алдсан боломжууд байхгүй юу. Тэгээд ингээ өндөр нам шатрын өрөг үүсгээ тэгээд тэн дээр ингээд янз бүрийн өндөр нам барилтаагаар 4 удирдагчийг тавьсан. Тийм бүтээл. Бүрний бүсгүйн ер нь Монгол хүн болж төрсөн хамгийн бахархалтай зүйл нь юу вэ? Эцэг эхийнхаа хүүхэд болсон.
Тэгээ энэ улсад бас одоо стал нөгөө нэг манайхын хэлтгээр одоо эсвэл жоохон нас яваад ухаас суудаг юм болоо тэгэл бас ямар гоё те газар нутаг байгалийн тогтц те тэгэл хүн ард соёл өв соёл нь ч гэсэн ямар урт удаан түүхтэй ямар их агуу түүхтэй те тэгээд өв соёлын хувьд ч ямар баялаг юм тэрийг одоо жоохон мэдэрч байгаа юм болов Танаа эвлэлийн ер нь гадаад харилцаа хэр явдаг вэ? Одоо орчуудын эвлэлийн манай Монголын ч тэр гадны ч тэр хамтын ажиллагаа, артистуудын хамтын ажиллагаа ямар төвшөнд явж байна? Энэ талаар ярьж өгөөч. Тийм манай орчуудын эвлэлээс ч бас ажиллаж байна. Соёлын яамнаас ч соёлын яамтай улснаас хойш бас ажиллаж байна. Уран бүтээлчд ч бас хэсэг бүлэг нэгдэлтэй мөн холбоо нийгэмлэгүүдээр ажиллаж байна. Бас дээрэс нь гадна дотны нөгөө нэг фестивал, биенал юмнуудад олон төр чинь нөгөө нэг тухайн хувран бүтээлчд шалгарч ээж явдаг. Тэгэхээр тийм янз бүрэл бүх талаар л үзэж байна да. Дараагийн биенал хизээ болох вүлээ? Хаана аль улсад юм бол? Одоо янз бүрийн байдгүй зөндөө олон фестивал байна л одоо тэгээ орч үеж жилд хэд хөгжсөн тэгээ фестивал байна л юмнууд чинь тэгэл гадна дотны тэмцээн уралдаан юмнууд ч улирлын чанартай сэтг агуулгын хувьд мэрэгжлийн хувьд тэгэл нөгөө нэг рангийнхаа хувьд янз бүр байдаг. Тэгэл манай уран бүтээлчд бүгдээрээ л хэрэгэрэндээ хичээгээл тэгэл бүгд л юунуудаа явуулаад тэгээ шалгарч байгаа л явж байгаа. Тэгээ нэлээд амжилттай байгаа гэж би хардаг шүү дээ. Лондонгийнх нь болохоор олон улсын фестивал юу? Фестивал биш одоо нэг зураачигч бит хоёрын хамтарсан үзэсгэлэн. Монгол хоёр хүний тий. Тэгээд нөгөө продюсераас маань санал тавиад тэгээд үзэсгэлэн гаргахаар болоод бэлтэж байна. Тэгэхээр би бүрний гэсэн ингэж асуумаар байна. Ер нь уран баримл таны одоо бүтээдэг уран бүтээл зөвхөн таныг илтгэхгүй ер нь бусад уран бүтээлчдийн харахад гоо зүй талаасаа хүнд таалагдах ёстой юу эсвэл ямар нэгэн утга учиртай ямар нэгэн заавал мессеж өгж явах ёстой юу? Аль нь илүү чухал вэ? Аль. Аль нь яг адилхан уу тийм? Аль нь л байвал зүгээр. Аль нь л байж ч тухайн бүтээл илүү тий. Сүнслэг. Тэгээ илүү мөн чанартай болдог. Бүрнээ ингээл гадны улс орноор ажиллаар явж байхдаа олон улсын фестивалийн төрт оролцоо явж байхдаа мэдээж тухайн улс орны уран баримлуудыг харж анзаардаг бах. Манай Монголын уран бүтээлчдийн тэр бүтээлүүдтэй хамгийн ойролцоо төстэй нь аль улсынх байсан бэ? Төстэй гэж байхгүй юу? Тийм манайх бас нэг тийм онцлог байдаг. Гэхдээ яг зөвхөн Монголын уран бүтээлчд гэхээс гадна бас хувь хүний онцлог, хувь уран бүтээлчийн онцлогуд байдаг. Тэгээд би бол Монголын уран бүтээлчдийг бүгднгийн одоо зураач баримлж гэлтгүү одоо манай салбарт ингээл дээрээ хөдөлмөрлөө явж байгаа уран бүтээлчд бол үнэхээр чадвартай л гэж хардаг. Хаанч очсон гологддггүй Монголынх хаанч очсон тий онцлог байж чаддаг, гоё байж чаддаг, улс орноос уртчилж чаддаг, тий өөрийгөө илэрхийлж чаддаг. Тэгэхээр бол манай Монголын уран бүтээлчд бол үнэхээр чадвартай л гэж би боддог. Соёлын яамтай ер нь хамтын ажиллагаа хэр байна? Янз бүрийн нөгөө үйл ажиллагаануудаасаа бол янз бүр байдаг. Тэгээ би чинь бас соёлын яамны галерей дээр 2 жил би тас үзэсгэлэнгээ гаргачихсан. Хэд онд вэ? 2023 он 24 онд гаргасан юм уу? Бүрнийгийн ер нь бол туйлын яг хийж бүтээхийг хүсдэг, мөрөөддөг тэр бүтээл нь ямар жанрын байх бол? Орчин үеийнх л баг.
Орчин үеих. Гэхдээ миний орчин үеих гэхээр зүгээр нэг тийм утга агуулгагүй юм биш. Орчин үеийн хэрнээсээ минийх дээр одоо яг тийм Монгол онцлог байгаад байдаг юм шиг байна. Хүмүүс надад хэлж байгаа комментэнтэй яалтчгүй ингээд өөр гэдэг. Тэгээд ингээ Монгол үнэртэй ч амтагддаг. Тэгээд дээрэс нь тэгсэн хэрнээ тэрийг ингээ нөгөө уламжлалаа орчин үетэй холбогдолтой хослуулсан. Тэгсэн хэрнээ философик гүн хаан цаана гүн утга агуулгатай байдаг. Ер нь уран бүтээлчдэр дундаа уран баримлч хүн хэр OCD-тэй байдаг вэ? Ер нь ерөөс нэг ч алдаа байх ёсгүй гэл ингээл зүтгэждгүү эсвэл алдаа гаргаж болох уу? Зарим үед бол алдаа нь онохч үйдэг шүү дээ. Тийм. Гэхдээ тэгэл уран бүтээлч хүн бол айл болох л яг өөрийнхөө бодсон юмыг алдаагүй хийхийг л хичээдэг байх. Гэхдээ санаагаар болох ч үе байна, санаагаар болохгүй ч үе байна. Тэгэл би нэг хүнд өвдснөөс хойшоо юм нэг жоохон туулширхаа болсон гэх юм уу. Аль болох юм аль болох сайн хийхийг хичээнэ. Тэгтээ чадаагүй бол тэрэндээ тэгж амар дефресс гэхгүй. Ямар ч юмд сайн тал байдаг, саар тал байдаг. Тэгэхээр аль болох сайн талыг нь олж харахыг хичээдэг. Та ер нь болсон гэх юм уу та. Уран бүтээлчийн хувьд өөрөөр хамгийн их бахархсан момент ямар цаг үе байсан бэ? Одоо нэг тийм амар бахархах гэхээсээ илүү бүтээлээ тасралтгүй хийгээд явж байгаа тал бахархах юм уу та. Түүнээс ч яг тим юм шалгарлаа, ийм шагнал авлаа, тим бүтээл хийлээ гэж нэг амар тэгж бахархаж эсвэл нэг тим байдал байдаг баха. Цаг хугацааны хувьд тасралтгүй ер нь бүтээлээ хийх хэрэг чухал вэ? Өөртөө ер нь амрах чөлөө өгж болох уу? Өөртөө бас амрах чөлөө өгөхгүй бол бас айгүй хэцүү шүү дээ. Урлаг гэдэг чинь өөрөө амар тийм хүнд мэрэгчлээ. Тарих, бие, сэтгэл бүх цаг зав, энерги гэл бүх зүйлээ зарцуулж маш их оюуны ажил тийм ээ. Тэгэхээр бүх талаар айгүй их ядардаг. Тэгэхээр тэнчэнээс өөртөө бас багч гэсэн амрах цаг зав олгож явах хэрэгтэй юм байна л гэж би сүүлийн үед ойлгож байгаа. Таны ер нь дараагийн амралт одоо ирэх жил ч юм уу ямар байгаасаа гэж хүсэж байна? Аялах ч юм уу? Тэм төлөвлөгөө байгаа юу? Одоохондоо тийм аялж маялах төлөвлөгөө байхгүй нөө. Тэгээд жоохон төлөвлөсөн шаардлагатай зүйлс их байгаа учраас одоохондоо тийм амрах, өөртөө амралт өгөх боломж жоохон байхгүй байгаа. Гэхдээ амралт өгөх боломжгүй гэхээр зүгээр ингээл яах биш. Мэдээж ингээд нөгөө нэг үзэсгэлэн гаргаал ингээл амар олон хоног энерги зарцуулсан бол дараа нь нэг 3-7 хоног ч юм уу тий ажил харж байгаа сайхан гэр бүлтэй зарцуулах тий угаалгах цэвэрлэгээ үр хүүхэд таньжлгээл тийх үе байна. Эсвэл заримдаа нэг зайхан ганц 2 өдөр унтах тий тиймэрхүү юмнууд бол жижиг хэмжээний юмнууд бол байдаг. Түүнээс биш тийм одоохондоо бол урт хугацааны амралт ч юм уу аль эсвэл ийшээ тийшээ аялц зугаалах тийм юу бол байхгүй байна. Төлөвлөгөө. Би танаас ингэж асуумаар байна. Ер нь магадгүй бас та хэрвээ өөр улс оронд төрсэн бол тэгтээ яг энэ мэрэгчлэрээ ажилласан бол таны одоо уран бүтээлийн тэр стил нь өөрчлөгдөх байсан уу? Жанр нь өөрчлөгдөх байсан уу? Магадгүй. Яг гэвэл Монгол хүний өссөн орчин тий Монгол хөрс гэдэг чинь өөр штэ. Тэгэхээр магадгүй би Египтэд төрсэн бол илүү миний бүтээлд Египтийн тий жанр төлхөө байж магадгүй. Эсвэл Италид
төрсөн болвол Итали нь илүү давмгаалж магадгүй тий. Тэгэхээр би бол хэлж мэдэхгүй байна. Би бол магадгүй л гэж бодож байна. Тэгэхээр нөгөө Египт гэд ярьсан шүү дээ сая. Ер нь гадны тийм яг энэ мэрэгчлэлээр уран бүтээлээ тойрвж байгаа баримлж дуртай тийм хүндэлдэг артистуудыг нэрлэж. Яг уран баримлж хүн болгон бол одоо Микеланжело. Тэгээд Родин байна. Родины хамгийн гоё таалагддаг юм нөгөө онгод гэж байдгүй. Хүн онгодыг өөрөө оруулдаг юм аа. Гэж хэлсэн байдаг нь. Яг миний яг санал нийлэх үү? Санал нийлэх гэхээс илүү байр байдалд угаасаа тохирч байгаа гэх юм уу? Өөр сонголт байхгүй гэх юм уу? Ер нь бол тэгтээ уран бүтээлч хүний хувьд онгод гэж заавал байх ёстой үсттэй. Байнга байж ах ёстой зүйл үсттэй. Эсвэл хаяа гараа явчихдаг зүйл юм уу? Тэр нөгөө хүн болгоны онцлог байгаа. Тий. Бүрнийгийн хувьд яадаг вэ? Би тэгэл онгодч өөр одоо орж ирэх хүлээх цаг зав байхгүй юм чи өөрөө өссөн үедээ оруулж ирээл хөссөн үедээ гаргахаас өөр арга байхгүй шүү дээ. Ер нь хамгийн их тийм за үнэхээр бүр яг ингээд уран бүтээл яг одоо хийхгүй болохгүй гэсэн мэдрэгддэггүй те. Яг нөгөө нэг юм хөтөлбөр гэх наашаа ингэ нөө төлөвлөгөөнүүд байгаа учраас тэр төлөвлөгөө одоо 5 сарын үзэсгэлэн гэхэд 5 сард би үзэсгэлэн гаргах хэрэгтэй учраас би наан одоо 5 сарын 8-нд нээлтгийн тэгэхээр тэрний наан миний бүтээлүүд бэлэн болсон байх хэрэгтэй. Тэгэхээр тэрэндээ тааруулж бэлдэнлэх сүгэлтэй. Таны бодлоор Улаанбаатар хотын одоо энэ гудамж талбайд гадуур явхаар ингээд янз янзын хөшөөнүүд байгаа шүү дээ. Таалагддаг нь айл нэ, таалагддаггүй нь юу вэ? Шүүмжлэлтэй тал нь. Нэг таалагдахгүй гэж шүүмжлэхээс илүү таалагдж байгаа. Угаасаа уран баримл гэдэг чинь нөгөө нэг юу яах хэвээр хотод өнгө үзэмж нэмэх хэвээр дээрээс нь барилгад бол зайлшгүй тэдэн хувь байх хэвээр тийм болохоор ер нь байх нь гоо 100 талаасаа ч гэсэн илүү сайхан. За бүрнээдээ баярлалаа. Өнөөдөр маш сонирхолтой юм өөрийнхөө ертөнцөөр аялуулсанд маш их баярлалаа. Манай эфирт хүрэлцэн ирсэн танд баярлалаа.